Миний бэлчээр манай нутаг гээд уул уулын орой хараас суучгалгүй. Завхай аймгийн Тэлмэн сумдын малчид хоорондоо нэгдэн хөдөлмөрөөр оршижээ. Тэд өнгөрсөн жил өөрсдийн малын тэжээлээ тариад нөөцлчихсэн. Мөн өвөлдөө хотынхноос дутхгүй хүнсний ногоо хэрэглэж байна. Намрын налгар өдрүүдэд гар хөмхөлгөө ургуулсан өвсөө хадгалах 200 тонны агуулга бас 100 тонны хүнсний ногооны зөөртэй болсноо Тэлмэн сумынхан ярьлаа. Ер нь бол өнөөдөр энэ зах зээлийн нийгмийн ийм нөхцөл бол малчид өөрсдийнхөө хүчийг одоо нэгтгэсэн, хоршсон ийм одоо өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалсан ийм байгууллага зайлшгүй бол амьдралаас л үүдэлтэй шаардлага гарч байгаа юм л да. За энэ шаардлагын одоо үндслээд бол бид нар Тэлмэн сайхан малчтын холбоог байгуулсан. За байгуулсан холбоо маань бол өнгөрсөн 1 жилийн хугацаанд ямар ч байсан бол газар тариалангийн салбарт нэлээд ажиллалаа. Бид нар нэг малчтын холбооны нэр дээр 50 га газар одоо аваад тэр одоо эзэмшээд тэр 50 гадаа бол өнгөрсөн жил одоо малын тэжээл тариалсан. За энэ тариалсан талбайгаас одоогийн байдлаар өнгөрсөн намрын одоо урах сургаалтаар бол бид нар нэг 170 орчим тонн хүч тэжээл бэлдэж чадсан. Завхан аймгийн хэмжээнд бол ерөөсөө одоо тийм 170-200 тонн өвс бэлдсэн ганцхан сум бол манай сум л байж байгаа. Швейцарын хөгжлийн агентлагаас манай улсын 5 аймгийн 5 сумд хэрэгжсэн бэлчээрийн менежмент бүрийн хүрээнд Тэлмэн сумынхан инхүү өөрсдийн ажлаа хоршуулж чаджээ. Малчтад бол мөнгө хэрэгтэй байна. Тэр мөнгийг яаж олох вэ гэдэг асуудлыг бид нар нэлээд бодсон л доо. Тэгээ энэ эсвэл бол малчтынхаа одоо оролцоотойгоор одоогийн байдлаар бид нар 45 сая төгрөгийн одоо эргэлтийн сантай ийм дундын хоршоо бол бий болгож хадгалан зээлийн хоршоо бий болгосон. За өнөөдөр малчид банкны зээлэнд чөгтөх ус,